залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлээ маа. Манай телевизийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Цагаан утас ярилцлагын нэвтрүүлгийн маань ээлжид шин дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн зочноор маань Гавьяат малын эмч Үлзий Тогтохгүй өргөдөн ажиллаж байна. Дахин урилгын маань хүлээж авсан танд баярлалаа. За тэгэхээр сүүлийн жилүүдэд энэ хүнс хоол тэжээлтэй холбоотой мэдээлэл цахим орчны одоо технологийн хөгжлийн давуу байдлыг ашиглаад их хэрчмтэй төрөл бүрийн янз бүрийн мэдээллүүд явах боллоо. Тэгээд үнэхээр хүнс бид хэрэглээд байгаа мó эсвэл хор гэдэг энэ агуулгыг нууцлсан хүнс хэрэглээд байна уу гэдгээ ялгаж салгаж мэдхэ боллоо. Ийм төвшөнд хүрчээд байна л да. Хамгийн гол нь биднийг энэ Монгол гэдэг генетикийн онцлогтой удамшил зүг маань хадгалан авч явахад ямар хүнс хоол тэжээл бидний энэ бие организмд дасан зохицсон байсан энэ бие организмын онцлогийг хадгалж авч явдаг юм бэ гэдэг дээр ч гэсэн тодорхой танин мэдхүүн шижил ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгэхээр энэ сэдвээр бид ярилцж байгаа учраас яг энэ хүнсний аюулгүй байдалтай холбоотой сэдвээр та бас олон жилийн өмнөөс дуурч ирсэн бидний стратегийн хүнсний аюулгүй байдал хэрхэн алдагдаж байна гэдэг энэ хүрээнд таныг яриулахаар урьж байгаа. Тэгэхээр сонгосон сэдв маань хүнсний аюулгүй байдал учраас би өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа энэ парламентаар батлагдсан хүнсний тухай хуулиас хүнс гэж чухам юу юм бэ гэдгийг харлаа. Тэгээ энэ хуулинд бол хуулийн үг хэллэгээр томьёолж бичснээр хүнс гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаарддаг хүнсний түүхийд хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн ундны усыг хэлнэ гэд бичсэн байна. Тэгэхээр яг энэ хуулинд бичиж томьёоснороо хүний ялангуяа монгол хүний эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардлагатай тэр хүнсний түүхийд хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын өнөөгийн хүнсний зах зээлд нийлүүлж чадчихна уугүй юу гэдэг дээр та ямар дүгнэлттэй явдаг хүн? Тий яг хүнс гэж юу хэлэх вэ гэхээр нөхцөл тодорхойлох гэж оролдсон юм байна л да. Би бол энэ хуулийн том ялал бол гадаадын хуулийн орчуулга одоо манайхны нөгөө шинжлэх ухаан гэж хэлээд байгаа юмных нь хагас сугас одоо олон жилийн турш энэ тэндээс хуулсан хуулбарын орчуулга байна л гэж ойлгож байна л да. Зүгээр күнс гэдэг үгийг манай өгдөөд яг та күн эс гэдэг хоёр үгний нийлбэр гэж хэлсэн байдгийн гинлээ. Тэгээ би бол тэр талаас нь ойлгол илүү оновчтой болов. Ягаад гэхээр нөгөө нэг ухаантнуудын хэлсэн үг байдаг штэ. Күн идэхийн тулд амьдраад байна уу? Амьдрахын тулд идээд байна уу гэсэн үг байдгийг. Тэгэхээр хүн бол амьдрахын тулд идэж байгаа. Амьдралд хэрэгцээтэй юм бие махбод руу оруулж байгаа. Тэгэхээр тийм л шаардлага хангасан юм л одоо орох ёстой л доо хүний бие махбод руу. Тэгэд одоо дэлхийд даяар 200-аад улс ч гэдэг юм уу одоо энэ дэлхийн бомберцэг дээр байгаа бүхэл хүмүүс нэг юм мэдээд байгаа шүү дээ. Одоо ургамлын гаралтай, амьтны гаралтай, эрдэсийн гаралтай нэг талаас нь уург гэж хэлээд нөгөө талд нь ерс ус гэж хэлээд витамин гэж хэлээд ингээл ангилж хэл идээд байгаа тий. Тэгэхээр тэр юм маань үндэстэн бүхэнд өөр байдаг юм байна. Тухайлбал Монгол үндэстэнд зогтсон хоол гэж байгаа. Монгол үндэстнийг хөгжүүлсэн хоол гэж байгаа. Одоо энэ бидний цагаан нэдэ гээл тэгэхэд одоо айрыг тарагч гэдэг юм уу эдний чин технологи магадгүй 10,000 жилийн өмнөөс 5,000 жилийн өмнөөс боловсронгуй болоод 1000 жилийн өмнөөс бүр төгөөс төгөлдөр болоод өнөөдөр ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхан бол тэр талаас нь ерөөсөө нөгөө Монгол хүний энэ Азийн төвд оршиж байгаа энэ бүс нутагт амьдарч байгаа энэ Монгол гэдэг үндэст нь тэр одоо амтнаас ашиглаа гөгжсөн юм Homo sapiens үүсээд тэгээд энэ хөгжүүлээд ирсэн өнөөдөр хүртэл яваад ирсэн энэ хүнс болвол одоо Солонгосоос оруулж ирээд байгаа тэр хэмчээгээр амталч гэсэн баахан нэг юмсууд байна тий. Тэр далайн орнд амьдарч байгаа, Японд амьдарч байгаа. Тэр юмнаас өөр юм байна. Энэ Монгол хүн зөгцсөн хүнс гэдэг чинь энэ хасах 40 нэмэх 40-ийн хооронд 80 градусын Кельвин дунд
одоо агаарын чигшлийн хувьд хэд байдгийг тий. Тэр юуны хувьд салхины хувьд одоо нэг 5-аас 20 м/сек хооронд ингээ байнга амьдарч байгаа тий. Нарны шууд тусгалд байнга амьдарч байгаа. Энэ бүс нутагт оршиж байгаа энэ хүн гэдэг нэгэн зүйл амьтанд тэр күн эс болж бие махбодыг нь тэжээж тэтгэх ийм л зориулттай бүтээгдэхүүний күнсэл гэдэг юм байна л да. Тэгээд ер нь бол би яагаад энэ олон жилийн өмнөөс дуурч эхэлсэн бэ гэхээр бас гадаадд явж байгаа л күнсний аюулгүй байдлын манай мал эмнэлгийн салбарын үндсэн үүрэг юу вэ гэдэг асуудлыг ярьж эхлэхгүй юу. Тэгээ манай хууль 1993 онд батлагдаад 2018 он хүртэл үргэлжилсэн тэр 25 жил үргэлжилсэн хуулийн зорилгон дотор энэ хуулийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэнд удмын сантай холбоотой харилцааг зохицуулна гэсэн ганц зөвлөл байж байгаа. Гадаадын шинжлэх хөгжилтэй орнуудын гэж хэлээд байгаа тэр яг шинжлэх ухаан гайгүй хөгжижсэн улс орнуудын имийг аваад утсахтаар 4-5 үндсэн үүрэг байгаад байдаг. Тэгээ манай мал эмнэлэг бол тэрүүнтэй харьцуулахтаар үндсэн үүргийнхаа зөвхөн 20% буюу 5 гол үүргийнхаа нэгийг гүйцэтгэдэг. Нөгөө тэр дундаа хамгийн гол одоо хүн гэдэг тэр нийгмийн амьтдад зориулсан нөгөө күнсний аюулгүй байдал гэдэг хангах тэр үүрэг огт хайчихсан. Манай салбар. Тэр дундаа нөгөө малын гаралтай мах тий сүүн бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүний аюулгүй байдал гэдэг юмыг ерөнхийдөө яг нөгөө том агуулгаараа хүн мах иддэг махыг бэлтгэдэг тэрэнд нэг өвчнгөө мал байх ёстой гэсэн агуулгаар хандаж байгаа болохоос биш нөгөө малыг нэдлэхээс өмнө тэр өвчний аюулгүй байдал малын мах сүйнд агуулгадах хорны үлдгэлийн асуудал тэгээд малыг нэдлж байгаа орчны ариун цэвэр нөгөө хадгалал тээвэрлэлтийн асуудал гээ тэр бүх юм дээр кинолт тавих үүргээ ингээд орхитуулчихсан байгаа байхгүй. Тэгэл түүнийг нь сануулгах зорилготойгоор эхний ээлжинд нөгөө байгууллага дотроо ярина, салбар дотроо ярина. Тэгээд нийгмийн хүрээнд хандхаас аргагүй болоод бичэл эхэлсэн л дээ. Тэгээ яг өнөөдөр хүртэл яг хууль эрх зүйн актууд дотор нэр томьёо орж байна. Тэгтээ нөгөө үндэсн шинжлэх ухаан гажууччихсан салбарын үйл ажиллагаан гажууччихсан учраас яг өнөөдөр хүртэл дэвшилттэй өөрчлөлт гарч ийнэг бол үгүй. Яг өнөөдөр үндсэндээ өндөр хөгжилтэй орн руу одоо Японч байд юм, Америкч байд юм уу 1 кг ч мах зарч чадахгүй байх шүү дээ. Нөгөө хятад руугаа нэг арабын орнууд руу нэг цөөхөн улс орнууд руу за нэг хоорондоо тохиролцсон хэмжээнд өөрөөр хэлбэл тэр өндөр хөгжилтэй орнуудын тавьдаг шаардлагаас дуугуур хэмжээнд харилцсан тохиролцсон хэмжээнд л хэдэн килограмм мах гаргачгаад хэдэн мал гаргачгаад түүнийг өнөөдөр болж манай махны эксперт нэмэгдээд байгаа штэ гэсэн ийм агуулгаар ярьдаг. Хамгийн харамсалтай нь дотоодын дэлгүүр зарж байгаа, зах дээр зарж байгаа энэ күнсний аюулгүй байд энэ махны асуудлыг огт ярьдаг. Та бүхэн ч гэсэн хэвлэл мэдээллийнхаа харж байгаа шүү дээ. Гадагшаа экспортлохоор нь ярьдаг. Дотоодод Монгол хүн ямар мах идэж जैन тэр тухай асуудал огт ярьдаг. Ийм л тогтолцоо байгаа. Энийг өөрчлөх юмсан өөрчлөх гэхдээ нөгөө сонгодог тэр утгаар яг зөв хэлбэрлүүн анх үйлсэн хэлбэрлүүн оруулах юмсан гэсэн тэр агуулгаар л бичээл яриад одоо тэмцээд гэж илжиж болохоор ийм л агуулгаар л ярьж байгаа юм л да бүсний аюулгүй байдлыг. Тэгэхээр ерөөсөө альва улс орнд бол тухайн улс орны бүрэн бүтэн байдлыг илэрхийлж байгаа тулгцгийн нэг хүн ард иргэн тэр хүн ард иргэдийгээ ойлгосон. За тэр хүн ард иргэдийн соёл иргэншлийнх нь ялгаатай нөхцөл байдлыг цааш нь үргэлжлүүлсэн ийм төвшөнд л одоо хүн дээрээ суурилсан хөгжлийн бодлого байхгүй бол тэр улсыг бүрэн бүтэн улс гэж авч үзэхэд бас учир дутагдaltaй болоод байна л да. Тэгэхээр монголчуудын хувьд яагаад хүнс хоол тижэл тэр дундаа мал аж ахуй, мал таван хушуу, мал сүрг энэ дэр яригадаад байгаа юм бэ гэдэг дээр бас л хүнсний тухай хуулийн дээр яг энэ мал аж ахуй, мал сүргийг бол монголчуудын стратегийн хүнс гэдэг томьёолод орц. Тэгээ энэ стратегийн хүнс өөрөө тухайн монгол хүндээ ямар онцлог байх юм бэ? Ямар онцлог шинжээ монгол хүний шинжийг хадгалах юм бэ гэд хуулийнхын зүйл залтаас уншихаар стратегийн хүнс гэдэг бол монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан будаа, гурил, ундны ус гэдэг дахиад хэлсэн.
Тэгэхээр тэр сүүсүүн бүтээгдэхүүн малаас гаралтай малын өөх тос мах булчин шүрмэс тэр хальс гэд энэ бүх хүнслэх арга ухаанд орж байгаа малаас гаралтай бүтээгдэхүүнүүд Монгол хүний нөгөө физиологийн онцлогийг тээж авч байгаа гол хүнс учраас энэ өөрөө стратегийн хүнсэнд орж ийн. Үндэсний аюулгүй байдлын түвшинд бас энэ хүнсний асуудал яригдах хэрэгтэй байгаа гэдэг. Тэгэхээр бид өнөөдөр яг энэ физиологийн хэм тэгш байдлыг нь дэмж хэмжээнд малын гаралтай бүтээгдэхүүнүүдээр хангагдаж чадж гин үү? Эсбөгөөс яг бидний энэ стратегийн хүнсний онцлогоор нь далимдуулсан энэ онцлог дээр нь туршилсан хоолыг нь хор болгох бодлого технологиуд явагдаж байна. Тэг ер нь дэлхийд даяар байгаа л ойлголт шүү дээ. Эрүүл биед саруул ухаан оршин гэдэг одоо үг чинь зөвхөн Монгол үг биш, дэлхийд ярих үг байхгүй юу? Тэгэхээр эрүүл биед саруул ухаан оршин гэж байгаа юм чинь хүнийг одоо улсын дэсний чинь нэг цөөхөн үзүүлэлтээр л авч үзэж байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь хүнтэй байх ёстой, хоёрдугаарт нь газар нутагтай байх ёстой, гэлхязгаарт. Тэр гуравдугаарт нь тэр одоо тухайн улсынхаа хүрээнд гэлхязгаар дотор нь улс орноо удирдах явах төр засагтай байх ёстой. Энэ гурван үзүүлэлт бол улс гэдгийг тодорхойлж байгаа юм. Тэгэхээр үндэснийг онцлог бол такер дотоо ч юм уу, юун ухааны хувьд сул ч юм уу ийм болчихсон үндэстэн бол одоо аюулгүй байдлаа хангаад ч гэдэг юм уу ингээ явах боломж бол харагдахгүй байна. Би бол яг өнөөдрийн зөвхөн өнөөдрийн ч гэхгүй ер нь бол өнгөрсөн хугацаанд тодорхой хугацаанд бол Монгол хүнийг энэ күн сайран дамжуулж уусгах, алах, монголчуудыг устгах бодлого маш эрчимтэй хэрэгжсэн байна. Одоо бол тэр буцаад зөв зам руу ороход маш хэцүү болчихсон юм байна гэж ингэж анзаараад байгаа. Тэр нь хуулийн дээр бол нэг физиологийн үйл ажиллагааг хангах гэх юм яриад нь шүү дээ. Физиологи гэхээр одоо амьтны судлал дээр юу гэж үздэг вэ гэхээр үйл ажиллагааг судалж байгаа ухааныг нь физиолог. Нөгөө бүтц талаас нь судалж байгаа юм чинь антом байхгүй юу? Тэгэхээр тэр үйл ажиллагааг явуулахад шаардлагатай гэдэг бол их эргэлзээтэй ойлголт юм байна лээ. Хамгийн гол юм бол миний уншиж мэдэж одоо сүүлийн жилүүд анзаараад байгаа юм бол микробиомын асуудал юм байна. Хотоодын чинь хүний идсэн хоолыг боловсруулахад хамгийн чухал оролцоотой юм бол микробиом. Тэр одоо үндэсний микробиом гэж онцлог байд юм байна. Тухайн үндэсний иддэг хоолыг боловсруулдаг тийм орчин одоо амнаас тэр хотод гэдсний зам дээр байгаа тэр орчин бүрэлддэг юм байна. Магадгүй энэ нь бол одоо тодорхой бис нутгаар дахиад эргэж жижигэрч болно шүү дээ. Одоо казакууд нөгөө адууны мах ихэддэг ч гэдэм юм уу тий. Одоо баруун талынх нь тэр халууныг сүйтэй цай уудаг гүйт нь онцлогт одоо их нуруудын отгорт байгаа ард юм. Энэ скватрын шив бол нөгөө хоол молн шин аймаар давстай тий. Цайн давсгүй жишээтэй. Ингээд нөгөө улс дотроо дахиад нэг бис нутаг ястан хооронд ч гэдэм юм уу бас яахан ялгаатай юмсууд байна. Тэр юутай холбоотой байна гэхээр тэр микробиомтой холбоотой байна. Би хэдэн жилийн өмнө бас нэг гадаад энэ Америкт хэвлэгдсэн нэг ном орчуулахгүй юу 30-40 одоо гарчгийн орчуулад байжсэн чинь одоо көөгтөд нэлэх көөгтөд аутизм гэдэг энэ оюун ухааны бас яахан саажилттай маягийн юмсуудыг харж байна шүү дээ. Түүнийг харж байсан чинь тэрэнд хамгийн голлох хэрэгтэй юм бол хоол байх юм. Хоол тэгээ микробиом орчин хоёр нөлөөлж ийн гэж бичсэн байгаа. Ер нь бол магадлал маш өндөр юм байна. Зүгээр Монгол дээр аваад үзэхтэл жишээ 1990-ад оноос юм бол нөгөө ах トゥ хамаатан садна нэг хоорондоо суучихсан тэр тухайн сумын бас нэг тийм онцлогуд байдаг байсан байхгүй юу? Одоо зарим сумууд өнгөрсөн жилүүд харж байхад Бөрд Оронтой аймгийн нэг сумын засаг дарга нь тийм юу захирам бид нар гаргасан чим харагдж байсан. Нөгөө цус ойртолтой сэргийлэх. Ер нь өмнө нь тийм асуудал бол их бага яригддаг. Зарим аймагуд бол нэлээд их байдаг. Зарим сумууд гэж би сонсоод бүр судлаач манай Эрдэмтэн багш бас хэлжсэнийг сонсч байсан. Тэгэхээр тийм юм дотор байж байсан болохоос биш энэ аутизм оюун ухааны хөгжилтэй юм чинь маш бага байсан байхгүй юу? Тэгсэн чинь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй нэмэгдсэн. Энэ бол юу гэхээр
Монгол улсын 1990-ад оноос хойш энэ импортын күнс гэдэг юмыг замбрааг зүгээр одоо юу дуртайгаа авчирч хөдөлдөг болсон. Тэрэн дотор одоо бэр массовый үйлдвэрлэл гэж хэлээд байгаа энэ томор их хэмжээний өдөр тутмын үйлдвэрлэлээр яваад байгаа гадаад энэ импортлоод байгаа юм байгаа шүү дээ. Энэ бол бүгд хортой. Бүгд консервант нэмсэн. Хугацааг нь уртасгахын тулд нөгөө байгалийн цэвэр бүтээгдэхүүн дээр чинь заавал хор нэмдэг. Тэгэхээр манайхан юу гэхээр савлгаан ямар гоё юм, ямар гоё хаяг шошготой юм, ямар гоё үзэмжтэй юм гэ түүнд нь ягаад дээр нь юу гэхээр энэ амтлагчийн асуудал байна. Энэ сахарын асуудал байна. Одоо энэ бол гам шиг. Одоо би 90-ад оны сүүлчээр анх Японд очиж үзчихсэн л да. Дэлгүүрт очиод бур цай яваад уусан чинь ерөөсө бур цайн дотор сахар байхгүй. Энэ чинь ямар хачин улс вэ? Энэ чинь сахар махар амтлагч тавьдаг ус. Нөгөө кочон дотор нь ч юу байхгүй. Нугаан цайнууд дотор нь сахар байхгүй. Тэгэд ийм байд юм байна гэсэн тэр чинь үндэстнээ хамгаалах улсын бодлого байд юм байна. Өнөөдөр манайхан күнсний аюулгүй байдал, хууль яриад, күнсний хувьсгал яриад ингэж байгаа ч гэсэн ажиглаад байхад бол яг тэр массовый үйлдвэрлэлийн хор нэмсэн үйлдвэрлэлийг нэмэх бүрий илүү ихээр оруулж зарах тийм бодлого яг өнөөдрийн төр засгийн явуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол Монгол хүний күнсний аюулгүй байдлыг бүрэн алдагдуулах. Одоо энэ ерөнхийлөгч биш. Өнөөдөр чинь ерөнхийлөгч асан Америкийн нэгдсэн улсад ажиллахад айлчлахад тэр Трамп ерөнхийлөгч байсан тэр үед. Тэгэхэд бас хэлжсэн гэж байгаа шүү дээ. Монгол улс күнсний аюулгүй байдлаа бүрэн алдчихсан улс юм байна. Ганцхан Китаас одоо хараад шахуулжсэн бүх күнсээ авдаг. Китад юун дээр тий Китад юун дээр ургуулсан күнс өгч яана гэхээр Китаас мэдээж одоо экологийн цэвэр махч гэдэг юм уу хоньны мах өхрийн мах авахгүй нь ойлгомжтой тий. Китаас юу авч яана гэхээр нөгөө хэдэн мянган жил баас шээсэн дотроо нь ургуулчихсан. Тэр хэдэн жимс нэртэй хор, хэдэн күнсний ногоо нэртэй одоо сүүлийн үед яг баас шээсэн дээр ургуулах нь багасчихсан. Тэгээ дээр нь нөгөө artificial орчин тий нөгөө химэл орчин дотор ургуулчихсан тийм юм ч бас ирж л байгаа бах гээ. Тэр нь юу гэхээр дандаа генийн нөрчлөлтөй 100% генийн нөрчлөлтөй жимс 100% генийн нөрчлөлтөй күнсний нарийн ногоо 100% генийн нөрчлөлтөй таканы мах 100% генийн нөрчлөлтөй гахааны мах 100% генийн нөрчлөлтөй гахааны өг оруулж ирж монголчуудыг одоо энэ күнсний үйлдвэрүүдээр оруулж нөгөөдгийг чинь боловсруулж яана гэж хэлээд хольж утгаад бүүр илүү нэмж чорг хийгээд ингээд өнөөдөр идүүлж байгаа шүү дээ. Тэгээд эцэгчүүд одоо би бол энэ дээр бүүр нэг харамсалтай юм санагдаад байгаа нь хөөгтүүд. Энд чинь юугаач мэдэхгүй хөөгтүүд. Өглөө бүхний ээж аав нь 5,000 төгрөг өгөө явуулж байна. Төгөөр юу авч идэж байна? Нөгөө хортоондоо нөгөө импортын күнс нөгөө бүр одоо ингээд тэрүүг чинь юм жижиг нөгөө 2-3 мянган төгрөг болгоод хөөгтөд яг тааруулаад нөгөө хорнуудаа ингээд савлаад шөнө савлаад өглөө навчраад энэ одоо Улаанбаатараа татархацсан байшаа дэлгүүрээр явж. Энэ бол Монгол хүнийг күнсээр уусгах, күнсээр хорлох, устгах, уусгах зүгээр аажуухан нөгөө айдуухан гэлэх юм бол архины тухайн нэг чойны мэшүүлэг байдаг байхгүй. Айдуухан гэлэх юм бол 38-наас аяархан гэлэх юм бол 38 нүкл гэж хэлсэн байдаг. Тэрнтэй адилхан яг өхөл худалдаж шүү дээ. Өхөл худалдаад өдрөөх нь күнсээр дамжуулж алах бодлого. Энэ бол нөгөө бусад одоо нийгмийн эргэн тойронд байгаа түншч гэдэг юм уу юу ч гэдэг юм уу тэр аллагаас илүүтэй күн бүхэнд хүрч байгаа аллага байхгүй. Тийм учраас энэ күнсний аюулгүй байдал дээр бол зөвхөн улсаараа бүхнээс илүү энэ дээр анхаарах ёстой. Бүх эцэгчүүд бүхэн энэ дээр анхаарах болж байгаа байхгүй. Түрүүн таны хариултын ихэнд дурддагчлаа хүнс гэж хүн эс гэдэг энэ хоёр үгийн одоо нийлбэрээс бүтэж байгаа энэ томьёолоор нь тайлах юм бол илүү оновчтой байна гэж. Тэгэхээр эрт цагийн монголчууд за ердөө энэ хаяаханд яригдж байгаа социалист нийгмийн үед бидний ээж аав эмээ өвөө маань юу идэж уудаг байсан бэ гэж харахаар тэд бол эдхийн төлөө амьдарч байгаагүй юм байна. Амьдрахын төлөө энэ бие физиолог, эд дэсээ, шимт хичээлийн төвшөнд юу хэрэглүүл би эрүүл сарвал урт удаан насалж үр хүүхэдтэй эрүүл сарвал ухааныг өвлүүлэх вэ гэдэг дээр их төвлөрдийн байсан болов гэж. Тэгэхээр одоо бол эдхийн төлөө амьдардаг болсон ийм цаг үе ирчихжээ. Тэгэхээр ийм цаг үед хүнсний бүтээгдэхүүн бидний идж байгаа уламжлалт хоол хүнсэнд
шингэсэн ямар нэгэн генетикийн өөрчлөлтөөс шалтгаалаад анатомийн түвшинд бид өөрчлөлтөнд орж болох уу? Физиологийн түвшинд ямар өөрчлөлтөнд орж болох уу? Яванда энэ хүнс гэдэг зүйлээр дамжаад бид үндэсний нөгөө ондоошил, дангааршил гэдгээ тээх боломжгүй юм хүнс үүрэг болох боломж байгаа юу? Байлгүй. Одоо зүгээр бид нэр зөвхөн Монголд л юм анзаарахгүй нөгөө утгар дотроо байгаа учраас л юм болж харахгүй шүү дээ. Америк жишээ нь тэр энэ нөгөө түргэн хоолны сүлжээнээс чинь энэ гахатака гений өөрчлөлтөө гахатака энэ дотор чинь юу агуулгаж чинь гэхээр химийн бодис. Тэгээ гений өөрчилж гисэн хоёр юм явж байгаа шүү дээ. Гений өөрчилсөний ард тал дээр хамгийн гол юм бол одоо гормон фермент. Тэр юм чинь юу гэхээр тэр амьтад дотор нөгөө таканы махыг яагаад хөвгтөө өгч болохгүй вэ гэхээр одоо яг энергийн талаас хүмүүс яриад байна шүү дээ. Нөгөө эн чинь байнгын ороотой байдаг амьтан. Гахааны мах бол хамгийн бохир заваан амьтан. Тэгэхээр монголчууд яасан бэ гэхээр дандаа нөгөө экологийн цэвэр. Одоо манай мал 5 шив мал зэрэг чинь юу гэхээр яг ууланд явж байгаа аргал янгэр чинь гэрийн гадна ирэхээр ямаа хөнлүүлчихсэн байгаа шүү дээ. Тэр тайк хулангууд чинь энд адуу болчихсон байж байгаа. Хавдгаа чинь тэмээ болчихсон байж байгаа шүү дээ. Ийм одоо цэвэр экологийн амьтан. Өөрөөр хэлбэл та нар хавдгаа эмчилж байгаа малын эмчгийг сонссноо. Аргал эмчилж байгаа малын эмчгийг сонссноо. Тэгэхээр тэр амьтад чинь хизээч өвчин көрдгөө. Яг байгалаараа төрөөд тэн дээрээ дуустдаг ийм байгальдаа шингээ дуустдаг ийм л амьтад байхгүй. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн гэж хэлж байгаа суурин нэргэн тойронд мал аж ахуйг хөгжүүлээд энд авчирал нөгөө өржүүлээд олчруулад байна гэдэг чинь өвчлүүлээд чанарын дороотуулаа гений мотгоо тий одоо бүр эрчимдсэн гэж хэлээд тэр нөгөө хашаанд оруулаад байшинд оруулвал илүү гоё болчихно гэдэг нь шүү дээ. Уламд ордуулж байгаа, улам муутгаж байгаа, улам мортой болгож байгаа хэлбэр байхгүй юу. Тэгээд энэ хоцрогдсон гэж хэлээд байгаа. Одоо эн чинь хөгжсөн гэж хэлээд байгаа чинь хоцрогдсон. Нөгөө өндөр хөгжилтэй гэж хэлээд байгаа орнуудын чинь ард тал дээр баг ганцхан ялгаа байдэн шүү дээ. Хүн амын тоо илүү олон болох дараа л одоо байшин барилга олонтой дэд үтц их одоо гэлцаал болсон юм судал барьдаг байхгүй юу. Түүнээс биш одоо тэд нар чинь ийм өргөн бүс нутагта өргөн одоо сая 500 мянган автгаа төрүүлжин километр газар 3 сая гаруй хүн амьдарч байгаа болвол юуных нь тэр одоо байшин барилга тэр метро сетро тий юм байх боломжгүй байхгүй юу. Тэгэхээр тэр өндөр хөгжил гэдгийн чинь арт талд л нөгөө энэ суурин соёл иргэн шил дандаа байгалийн эсрэг юм явагдаад ингэж ирж байгаа. Тэгм мал аж ахуй дээр яриад байгаа юмны тэр одоо та нар надтай гээд 2007-8 оны үед л нэг энтхийн нэг байгууллагын захирал хамт явж байсан л да нөгөө дэлгүүрт ингээ явж байсан чинь бид хоёр Walmart дотор явж байсан чинь ингээ күнсний тасаг дээр хараа зогсчлээ нөгөөдөг чинь. Тэгэд нөгөө энэ одоо харахад ингээ нүрийн харахтаар 10 гэдэх насны охин байгаа байхгүй. Тэг ээжээсээ бит нөгөөдөг чинь энэ юу суумо бөгчүүдээс бид юм болсон. Тим хүн болвол Америкт маш их байна шүү дээ. Тэгээ тэд нар чинь нөгөө кэбл мэдээлэл дээрээс харж байхад нөгөө идэх дуршил нь арилдах болчихсон. Тасралтгүй дэдэг. Бэр замбрааг. Одоо хизээ Монгол хүн тэгж өдөрт 3 хоол иддэг. Би бол одоо хөөхтүүд тэднэртэй хэлдэг байхгүй юм. Аав nëглөө 6 цагт гараад явдаг байлаа. Ганц цайг цав уучгаад 2-3 гамбар жаахан өрөмтэй явдаг. Тэгэд 40 км дулаан халуунд чинь манай нутагт курсын дээр бараг 60-70 орчим болдсон шүү дээ. Гიშгч болохгүй. Готлан талыг гიშгч болохгүй. Тэнд яадаг вөхөр өдөржин байжгаад орой 6 цагт орж ирнэ. 12 цагт одооных шиг бид нэр ингээд халуун савндаа усаава яваараа миний хөө гэдэг тийм байхгүй. Юу вэ? Нөгөөдөг чинь өдөржингээ зогсоод орой ингээ гэрийн гадна 12 цаг мацагтай. Тий. Орой ирээд гэрийн гадна морин дээрээс буухад шүл саях гэхээр шүлс зууралжсан. Гэхдээ тэгэд муудсан байна уу? Үгүй бай. Харин ч тэр видео өгөхөр хамгийн эрүүл байсан бай. Тэгээд ер нь бол их хэдснээр үндэст нь одоо сайжирдаг эрүүл мэнд сайжирдаг юм байна. Яг энийг асуух гэсэн бас таны хэлж байгаа тэр хүн эс гэдэг нэр томьёон тэр энэ утга өөрөө гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Хүн одоо эдисээ шимт хичээлээр хангахын тулд заавал одоо гиз ходоодыг цүрийтэл дүүртэл гүзээ одоо
сэвсээ дүүртэл идэх ямар ч тийм шаардлага галга. Тэгэхээр монголчуудын уламжлалт идэж уушиг харахаар тэр идэж ууш бол нэг багахан шиг хэрэгэлчихэд л бүтэн 10 хэдэн цагийн үлийг даадаг. Тэр эдисийг шимт хижээлэр нь хүрэлцгүй хэмжээнд хангачдаг ийм л байсан байгаад байна л да. Тэгэхээр монголчууд бол нөгөө техникийн шинжилгээ ухааны доктор профессор Лавга докторийн хэлснээр бол монголчууд яг ийм эдэн ундааны соёлыг бий болгож чадсан учраас тухайн цаг үед бол нөгөө ухамсарын хөгжилд үндэснэрээ хүрсэн. Ухамсарын хөгжилд үндэснэрээ хүрч чадсанараа бид дэлхийн дахныг инх хамглан байлгаж чадсан, тэр соёлыг түгэж чадсан гэдэг ийм дүгнэлтүүдийг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ үндэстэн ухамсарыг бас бий болгоход хоолт хижээл, хүнс хижээл гэдэг бол маш чухал үүрэгтэй байгаад байна шүү дээ. Гарцаагүй. Организмыг удирдахад тийм ээ. Ерөөсөө тэр бол тэр генэд их эцгээс өгсөн одоо удамшлын хүчин зүйлээ ч аваад утгахаар тэгээд байгаа шүү дээ. Нэг 3.6-аас 4% орчим нь аав ээжээс нөгөө биологийн хувьд удамшиж байгаа. Бусад бүх одоо бидний энэ нүдэн тарагдж байгаа бие махбодоос гадна нөгөө оюун ухаан, энерги, эрүүл мэнд юу гэдэг энэ бүх юм чинь тэр одоо үндэсний онцлог аав ээжийн иргэнд гэр орны энерги тэр идэж ууж байгаа юмны хэрэглээний нөгөө эрүүл байдал. Тэгэд энэний цаана төрөөчний өрөнд нь асуултын ард тал дээр идээд эдэсийг нөгөө шаардлагатай уур гараж гэдэг юм уу нүүр сус октосоор ингээд витаминаараа хангаад байгаад юм биш юм шиг байл. Хүний бие махбод чинь нөгөө ерөөсөө ганц хүний гэхгүй. Бид нар нөгөө антон физиолог дурдж яхад физиолог дээр нэг онцлог байдаг байхгүй гомеостаз гэж хэлдэг. Одоо нөгөө шинжлэх ухааныхаа гэлгээр тэр өөрөө өөрийг нь яг ингээд тогтвортой байлгадаг. Одоо халууныг нь нөгөө 30 гэдэг 35 6 7 8 градустай байлгадаг. Нөгөө эрүүл аюулгүй байдлыг нь бие махбод ингээд бүгдийг биднээс үл хамааран зохицуулдаг ийм гайхамшигтай тогтолцоо байхгүй юу? Тэрнийг өнөөдөр юугаар ингэж хурлаад байна гэхээр төр засгийнхан бодлого нь их хідээд байвал их хэрэглээд байвал одоо сайн гэдэг нэг ийм хандлагатай нөгөө талаас нь бие махбод чинь тэр уламжлалт хангах ухаанд ч гэсэн хэлдэг гэж юм л да нөгөө шинэ эмчээс сэргээс нь ус дээр гэдэг юу ч нэр ямар юунаас гаралтай вэ гэхээр манад орон дахин чинь өвчин өвдөд бие махбод өвдөд ирэхтэр эхний ээлжинд шууд хоолоо зогсоох хэрэгтэй байна. Тэгээ дараа нь нөгөө сэргээс нь усаа уух хэрэгтэй байна. Ингээ 2 хоног анзаарахад болвол хэр баргийн нөгөө өвчин ингээд хоолунд хэрэглэнээс шалтгаалсан юм сучин болвол илэрч чинь яаж нэг гэдэг бие махбод мэдэгдэн штэ. Тэгээ 3 дахь өдрөөс эхлээд магадгүй дорн дахины ангаах ухаан нөгөө баярдаг, илдэг, хатгадаг, хандаг, тойндаг тэр юмараа явна. Бүр энэ гурвуулаа үйлчлэхгүй болоод ирэхтэр нөгөө Европын ангаах ухаан гэж хэлээд байгаа чинь үнэн хэрэг дээр нь бас л яг хүний биений эсрэг юм байдэн шүү дээ. Одоо энэ бүх өндөр хөгжилтэй ангаахыг аваад үзэхэд та нар анзаарч яхад 3 хуваамж үзмээр юм байна лээ. 1-дугаарт нь физикийн эмчилгээ, 2-дугаарт нь химийн эмчилгээ, 3-дугаарт нь мэс засал. Одоо энэ мундаг том амьлаг мундаг улс яриад байна шүү дээ. Дэлхийд даяар гайхамшигтай шинжлэх ухаантай улс яриад байна шүү дээ. Энэ 3 байх. Хамгийн хүчтэй юмэр химийн бодисаар хордуулах нөгөө тэр нь яах вэ нөгөө цэвэршүүлээд арай нөгөө сонгол үйлчлэгээтэй хэлбэрээр нь олж гисэн учраас тэрүүгээр явчихна. Тэгээ мэс заслгээгээ тавьчихаа. Нөгөө талд нь физикийн одоо юу гэдэг нөгөө имраагаар ингээд онцлогоос эхлүүлээл тэгээд шаарддаг тойндог юмсан зөнтэй байж байгаа шүү дээ тий. Тэгэл ийм л юм байна л. Тэгэхээр юу гэхээр яг нөгөө бас сонгодог утгаараа аваад үзэхдээ бас л байгалийн хуулийн эсрэг. Тэгэхээр манад орон дахины ангаах ухаан болвол хүн гэдэг одоо өвчнийг бодгалын аливаа амтны бодгалын өвчнийг аваад үзэхдээ хэсэг газрын өвчин гэж байхгүй. Бие махбодын өвчин гэж байна. Одоо тэнд колийн ухруу өвчлөлчлөө гэхэд тэнд нэг шар гарчглаа гэхэд тэр над толгой жишээ нь толгой ч юм уу хөзөө ч юм уу гар ч юм уу тэр над ямар хамаатай юм гэж хэлдэг. Одоо энэ гэлдэггүй дорн дахины ангаах хүн бол өвчин болвол бие махбодын. Тийм учраас нөгөө өвчин багаж өхлийн шалтгаан будаг багаж өнгөрүүлэхин шалтгаан гэж тэр манай өвгдөөд хэлжсэн тэр өвчин тийм агуу утгатай юм байна л. Тэгэхэд өнөөдрийн энэ өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухаан яасан бэхээр хэсгэлээд бүгдийг тасалчихсан. Шүдөвдөж байгаа бол шүдний эмч тэрэг шүдэн яриад байна. Нүдөвдөж байгаа бол нүдэн яриад байна. Нөгөө тэр
Дор хилжил Хэдэн ийм цогц систем тогтолцоо гэдгээр нь харахгүй болсон. байхгүй болсон. Ерөөсөө дор хилжил нөгөө одоо дээр үеийн эрдэмт мэрэгд чинь яаж яасан бэ гэхээр тэр цэцэг хэрэгтэн гэдгээр шинжилжсэн байгаа. Жишээ нь күнийг ороод ирэхдээ өвчтөй гүнөр эмнэлэг дээр одоо тэр үеийнхаа маарам дээр ороод ирэхдээ яадаг вэ гэхээр нүрийн хараад ингэхэд за энэ нүдийг харахтал нүд нь бол асуудалтай байна. Энэ хүний яасан бэ гэхээр элгэнд асуудалтай байна. Чих нь асуудалтай байна. Чих бол энэ хүн яасан бэ гэхээр бөөр өвчтөй байгаа юм байна. Энэ хүнийх гэдэг ч юм хамар асуудалтай асуудал ингээ гараад ирвэл килор уул дээр асуудал, энэ чин зүрхэн дээр асуудалтай байгаа юм байна. Уушгин дээр асуудалтай байгаа юм байна. Нөгөө цэцэг хэрэгтэн гэдэг чинь дотор хэрэгтний гадаад илрэх шинж тэмдэг нь энэ нүүрэн дээр бичээтэй байт юм л д. Жишээ нь ийм юмыг хүртэл хардаг байсан байхгүй. Тэгэд одоо Европын эрдэмтэд хүртэл бас хэлдэг. Одоо энэ та нар залуучууд хөөхтүүдийн энэ арсыг хараарай. Одоо энэ гадны явж байгаад ингэхээр эрүүл арстай хүн Монголын энэ хөөх залууч дотор байхгүй. Бүгд одоо нөөсөө толов мөрзийсэн барзаасан амын аваад үзэхдээ нөгөө ургуулын харахтал юун дээр очиод инкетийн солонгосын халуун нухан төлөгдсөн. Энэ янз бүрийн хортой ундаанд эрүүл мэндэнд дууссан байгаа байхгүй. Хамгийн харамсалтай юм Монгол хөөхтийн эрүүл мэнд. Энд хамгийн их нөлөөлж байгаа юм хөлсний аюулгүй байдал. Тэгэхээр өнөөдөр та бүхний хөндөж байгаа сэдв болвол юу нөгөө одоо үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын зөвлөл мөвөл дээр ингээд юм ярьж яана гэдэг нэгдүгээр авч үзэх асуудал энэ үлдсэн байж байгаа байхгүй. Энэ үг хинч ярихгүй үлдсэн ингээд байж байгаа. Түүн дотор одоо би манай мал эмнэлгийн салбарынхаа яг сая энэ 2018 оноос эхэлсэн хуулийн дээр нэг зүйл заалт нь орсон. Нөгөө бодит утгаараа нөгөө суур шинжилгээ ухаана, суур логик мэдэхгүй болохоор чинь тэрэн дээрээ нөгөө засгийн газар нь яам агентлаг нь мэрэгжлийн байгууллагууд нь яаж ажиллах вэ гэдг нь олохгүй л байна л да. Өнөөдөр хүртэл ямар ч дэвшил гараагүй кэлбэр хойсны юм кэлбэртэй л байж байна. Нөгөө агуулгын хоригч гэсэн. Гадаадаас хуулаад ирсэн кэлбэрийн дуурайсан ийм хандлагатай л байж байна. Идүүлгийн төлөө амьдрах ёстой байна гэдэг тэр хүлээн зөвшөөрөлт бол ингээд иргэдийн дунд бий болцсон. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бидний нөгөө бүрэн бүтэн орших гэдэг дээр ямар аюултай занл хийллүүд тулаад ямар сүйтгэлүүд амин тулаад ирсэн бэ гэдэг дээр хүн өөрөө ирэхгүй анхаарлаа хандуулж чадхаа болт юм байна л да. Эдгийн төлөө амьдарч байгаа тохиолдолд тэгэхээр энэ колоничлогдож байгаа улсын тогтолцоо ийм загвараар явж байх тун магттай үстэй. Та энэ дээр ямар байр суурьтай байдаг? Ерөөсөө юу юм байна? Би бол анзаараад байгаа. Бас зарим талаар би нэг энэ мэрэгжлийн салбарынхаа юмсуудыг судлаад байхад юу анзаарч чинь гэхээр энэ 1990-ад оноос хойш орж ирсэн энэ колоничлалын тогтолцоо чинь ардчлал гэдэг нэрээр орж ирсэн колоничлалын тогтолцоо чинь хамгийн эхлээд барьж авсан юм бол энэ күнсний аюулгүй байдал. Мал жишээ нь манай мал эмнэлгийг барьж авсан байгаа байхгүй. Дахиад усыг барьж авд юм байна. Тэгэл нөгөө импортын энэ архитамик юу байдیں۔ Энэ замбраагүй юмсууд чинь бүгдийн чөлөөт. Нөгөө гайлын татврын тэгэл хас нэглүүлэл юм болжсэн байж байгаа байхгүй. Тэрүү чинь нөгөө асуултан дээр би нэг дутуу хариулсан юм байна. Би эргээд санагдаж байна. Яасан бэ гэхээр нөгөө үндэстнийг бүртээдэм биш үү хүнс чинь гэдэг юм дээр Монгол хүн яагаад тийм жаахан эрүүл чирэг биетэй нөгөө нүүрэндээ галтаа нүдэндээ цогтоо тий тэгээд нөгөө хэдэн өдөр дайн байлдаанд явж яхад нэг жаахан бурц аваад амдаа хийгээд нэг жаахан ааруул аваад амдаа хийчихэд ингээд өдөржингээ авах явчихдаг ч гэдэм үү. Ерөөсөө хоол идэхгүй бүтэн явж агаад орой орж ирээд нэг жижиг аяга ганц аяхны тал хоол ичгээ тэгээд ерөөсөө одоо Европ ч юм уу бусад үндэстэн болвол тийм баг хоол идсэн сэтгэл санаагаар гутраад өгөх гэж Монгол хүн болвол өө энэ айлдаж айналтал ингээл явж явах жишээтэй ийм байдаг гэж байгаа. Тэр Монгол хүнийг эрүүл чирэг нүдэндээ галтаа нүүрэндээ цогтой байгаа тэрүүг битээжсэн юм чи үндсэндээ баг хүнс юм байл. Баг хүнс. Тэгээд чанартай баг хүнс, эрүүл хүнс. Ер нь л бол одоо ингээл бие махбодч гэсэн анзаар зүгээр хүн чинь өөрөө лаборатори хамгийн ихний лаборатори чинь хувь хүний өөрөө дээр л туршилтгийг л утахад хоол баг идсэн үед бие махбод ямар сайхан хөнгөн эрүүл босч ирдэг өглөө тий хоол игдсэн үед нузаарсан тий унтсан тайван бос болсон бүтээмж мата маргааш өглөө нь босоод ирэхэд ямар ч тийм ирч хүчгэл болжсэн байж чаддаг шүү дээ. Тэгэхээр тэр бэр юмсуудыг ерөнхийдөө бол анзаарч явах хэрэгтэй байхгүй. Ер нь л энэний цаана энэ их замбраагүй күнсний импорт энэ их одоо өдөрт
нөгөө килокалори эднэрээр нь тоосч гэсэн баг юу гэдэг үлээ хэдэн 48,000 килограммыг килокалор энерги үйлд идэх ёстой. Ингүүл ингэхгүй бол баг л одоо хүнийг хохирож яах гэсэн тий. Одоо энэ хүүхдэд сургуулийн хоолн дээр хоол гэж хэлэл баахан юмсууд одоо энэ тэнд ер нь бол хог авчир зарж байгаа шүү дээ. Тэгээ нэг хэдэн хүмүүс одоо юу бизнес наймаа гэх тий. Тэгэл хэрэглээг дэмжиж байх. Хэрэггүй хэрэглээг улам их дэмждэг. Энэ тогтолцоог бол одоо ардчилсан ч гэдэм үү, хөгжсөн ч гэдэм үү, ийм тогтолцоо болгоод хувиргачихал байж шүү дээ. Түрүүний ярьсан асуултан дээр энэ колоничлогдсон улсад яг энэ загвар идүүлэхийн төлөө амьдруулдаг энэ загвар явж явах тун магадтай үстэй. Магадлал маш өндөр. Таны хариултан дээр дурддагчсан эхлээд хүнсийг нь анхаарал давд юм байна, дараа нь усыг гэж. Одоо уул уурхайн хариуцлагатай уул уурхай гэдэг нэр томьёо гараад бол одоо 20 гаруй жил болж байна. Тэгээ хариуцлагатай уул уурхай хөгжсөн юм уу гэхээр хариуцлагагүй уул уурхай байгаад идэг. Тэгэхээр баяжхад жор хэрэгтэйгээ төдөөгаа нэг нийтлэл байдаг л та. Тэрэн дээр бид газар доорх ёроол нь харагдах зүйлийг ухаад байхаас энэ газар дээрх зүйлээ бүтээл хөгжил болох тал дээр ерөөс анхаарахгүй байна гэдэг үнэн байгаа даа. Одоо уул уурхайг дамжуулаад бид өнөөдөр усны асуудал маш хурцаар хөндөгдөж эхэлж байна. Бид цэвэр одоо гүний ус, цэвэр ариун усаараа газар хөрс дэлхийгээ тэтгэж чадахгүй. Тэр газар хөрс дэлхий дээр урд өмнө ургаж исэн шиг төдөө 10 нэр төрлийн ургамал ургаж чадчихэв нү. Тэр төдөө 10 нэр төрлийн ургамлаар нөгөө 5 хошуу сүрэг маань бэлчээрлэж явж байхдаа эж тэжээлээ авч чадчихэв нү. Ингээд ерөөсөл уснаас шалтгаалаад хөрсөн дээрх ургамлаас шалтгаалаад малын эдж тэжээл, малын эдж тэжээлээс шалтгаалаад нөгөө малын мах сүү, өөх гэдэг ингээд энэ шим тэжээлийн бүх юм шалтгаалаад. Тэгэхээр уснаас хамаарат бидний нөгөө стратегийн хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл бүгд алдагдаад байна л да. Бүр алдагдсан хэдэн жил болж ич магадгүй. Зөвхөн сая усны асуудлыг ураантай холбоотой хөндөж гаргаж ирлээ шүү дээ. Тэрнээс өмнөх уул уурхай дээр усыг яриад орхидог ийм байдалтай л одоо мэдээлэл түгэж байсан. Тий одоо ерөөсө дэлхийн 70% нь ус. Амьтны биеийн 70% нь ус. Тэгэхээр ерөөсө ус сул амьдралыг тэтгэж байхгүй юу? Тэгэхээр яг өөрийн чинь асуултан дээр гарч байгаа шиг л мал гэдэг бол үйлдвэр. Биднэрт мах үйлдвэрлэж өгч байгаа, сүй үйлдвэрлэж өгч байгаа үйлдвэр байхгүй юу? Үйлдвэрлэл одоо би үйлдвэрлэгч хүний хувьд ярихад үйлдвэрлэл хэр одоо цэвэр хэр чанартай бүтээгдэхүүн оруулна гарч байгаа бүтээгдэхүүн чинь тийм л байна. Одоо жишээ нь ураны эргэн тойрондол гэхэд нөгөө хамгийн эхэлж оройд мал нөхөд эхэлсэн нор сурангуй бид хоёр олон жилийн турш бас холбоотой явд юм л да. Тэгээд хэлж байгаа байхгүй сая ирээд танаа нутгаас мал зарагч байгаа юу? Зарагч байгаа. Нөгөө ураантай усыг нөгөө гүрийн хүчилтэй усыг уусан малыг өөрсдөө иддэг. 100-100-аар наашаа Улаанбаатар урт руу орж ирж байгаа. Нөгөө энэ ресторан гонзны ширээн дээр дэлгүүрийн дангуун дээр захын дангуун дээр байж байгаа мах чинь одоо нөгөө ураны чинь үлдэгдэлтэй. Тэр юм орж ямар цацраг энэ шинжилгээ Монголд байхгүй. Тэр битгий гадаадаас сурж ирж байгаа бүтээгдэхүүн ч гэсэн ер нь ямар ч цацрагийн шинжилгээ байхгүй байна шүү дээ. Энд мэрэгжлийн каналт гэж нэг юм байгаа хэвчээ авилагчид дарамтлагчид байлаа. Тэр нь устсан одоо яамда гэж бүр байхгүй болсон. Лабораториуд нь бүгд сүнсэн. Зүгээр энэ дээр нэг юм анзаарч яхад энэ Монгол улс сүүлийн жилүүдэд яагаад сүнчихгүй гэхээр яг энэ мананы барьж байгаа бодлого чинь нөгөө мэрэгжлийн хүмүүсээр үйлдвэрлэлээ мэрэгжлийн салбараа ажилуулна. Тэдний өөрсдөө мэрэгжлийн салбараа хөгжүүл дэвжүүлж явдаг гэдгийг огт мартсан. Улс төрчид хөгжүүлж өгдөг. Намын гишүүд хөгжүүлж өгдөг. Хам хулгайчд хөгжүүлж өгдөг гэдэг энэ тогтолцоор орчихсон учраас өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улсад шинжилгээ ухааныг хэлж байгаа бүх салбар дампуурсан байгаа шүү дээ. Ерөөсөө ямар ч одоо тийм энэ мэдлэгийг дээдлсэн ухааныг дээдлсэн энэ нийгмийн хөгжлийн жишг рүү хандлага руу орохгүй болвол яг өнөөдрийн энэ тогтолцоогоор явах юм бол зүгээр л дампуурл. Тэгэхээр чи энэ юу гэхээр колончлогчдын гарт усаар дамжуулж колончлох, махаар дамжуулж колончлох, сүүгээр дамжуулж колончлох, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээр дамжуулж колончлох зүгээр колончлогчдын гарт 100% орчихсон байгаа шүү дээ. Орчихсон биш вэздэ биш. Зүгээр орчихсон. Өнөөдөр юу гэхээр манад гарч байгаа бодлого шийдвэр чинь одоо зүгээр би өөрийнхөө мэддэг салбар. Нөгөө мах сүйнийхээ салбарыг ярихад л
энд гарч байгаа би сүүлийн 30 жил анзаараад байхад л би саяхан хүртэл нөхдөдөд бас муудалцаар гарч ирлээ нэг сарын өмнө агентлаг дээр очил ярианд ороход. Гэхдээ гадаадын байгууллагын нэг муу эксперт тэр чинь юу гэхээр нөгөө колоничлогчдын гарах хөл байхгүй. Түүгээр тэрний гаргасан шийдвэр Монгол улсын хуулиас давсан гэж хэлээд дарганцар зогсож штеп. Хажууд нь 3 4 хүн байгаа. Тэгээ би тэр 3 4 залууд хэлээд за танаа дарга чинь ийм ярьж штеп. Монгол улсын хуулиас гадаадын байгууллагын өгч байгаа рекомендашн илүү хүчтэй нөлөөлөлтэй штеп. Үлзий тогтгоо чи тэрийг уншаагүй мүү гэж надад хэлээд зогсож байгаа байхгүй. Тэгэхээр чин колоничлалд бол бүрний нэрвэгдсэн байх хэвээр. Ганцхан жишээнээс ярихтал. Бас л таны хариултан дээр дурддагжсэн хүн гэдэг бол өөрөө ингээд ийм цогц те өөрийгөө хэрхэн яаж зохицуулах уу гэдгээ шийддэг бас нэг ийм хөтөлбөрөөр програмаар авч үзэх юм бол их цогц програм байгаад идэг. Тэгэхээр үүнтэй адилхан бид байгалийн яг ийм цэвэр бүтээгдэхүүн муу юм болвол яг л нөгөө аргал янгэр хавтгай өөр бусад ямар амьтад байдгийг тэд гадны нэмэлт шимт хичээлийн бүтээгдэхүүнгээр ямар нэгэн вакцингүүгээр дархлаажуулалтын элдв төрлийн бодисгүүгээр өөрийгөө ангаагаад өөрөө байгалийн шалгарлаараа шилж тестж үлддэг. Энэ механизм бол хүний бие организм дээр ч гэсэн байгаа ах гэж би зөв бүдүүн бараг тоймлоод байна. Анзаараад бодоход ажиглаа бодоход. Тэгэхээр бид тэгвэл яг л байгалийн бүтээгдэхүүн юм бол яг энэ байгалийн зэрлэг амьтдтай адилхан механизм бидэнд үйлчилж байгаа юм бол нөгөө хүнсний нэмэлт шимт хичээлүүд нөгөө дархлаажуулах нэртэй вакцинууд бидэнд яг ямар шаардлагатай юм бэ? Энэ өнөөх хүнс хичээлээр дамжиж байгаа хорыг нөгөө генетикийн түвшинд улам бүр идэвхжүүлэх гадны хүчин зүйлүүд юм биш үстэй. Тэрөөс гарцаагүй. Тэр нөгөө бас нэг дурдсан шүү дээ. Нөгөө энэ дэлхий дээр байгаа үндэстнүүд чинь дэлхий дээр байгаа амьтад чинь яг тухайн орчиндөө тэр иддэг ургамал эдэр нь байд юм байна. Төрсөн газар дээр одоо хөөгтүүдийг хөргөтл айлд хөөгт нэмэгдэх тариг элдэг штэ хөгшчүүд күнстэй гэрд юма гэдэг. Тэр яг нөгөө хангамж хэмжээ талаасаа ихэнх нь ойлгодог байхгүй юу? Күнс нэмэгдэх юм байна гэдэг. Нөгөө талаас нь юу гэхээр тэр бүс нутагта байгаа малынхаа тэр бүс мал нь юу гэхээр тэр бүс нутагта байгаа ургамлынхаа тэрүүг нь лидэж амьдрах ёстой. Тэгэхээр би тэр нэг микробиом дурдсан шүү дээ. Монгол хүний одоо тэр бие махбодын онцлог бол тэр микробиомын онцлог бол Монголын гаралтай күнсээ, махны гаралтай мал 5 ишүү малынхаа гаралтай. Энэ бол одоо 5 ишүү малын махыг идж байгаа эн чинь бол дэлхийд байхгүй тансаглал байхгүй. Яагаад одоо Америк гэдэг юм уу энтхэг кетод мах идэхгүй байх гэхээр тэд нар чи идийгээд юм байхгүй шүү дээ. Тэгээ бүр энэ одоо хамгийн хорлонтой асуудал нь энэ тэнэглэл байгаа нь юу анзаараад байна гэхээр манай энэ төр засгаас явуулж байгаа бодлого гадагшаа маханы экспортлё гэж хэлчихээд гаднаас дахианы өндөг импортлё. Дахианы өндөгний солилцоог хий гэдэг юуг би телевизийн мэдээгээр харсан шүү дээ. Вьетнам руу махан нөгөө экологийн цэвэр махан гаргачихад Вьетнамаас гаха дахианы өндөгний импортлё гэдэг. Үгүй ийм одоо төр засгийн албаагчид ийм шинжлэх ухааны хүмүүстэй байхаар чи яаж күнсний аюулгүй байдал яригдах юм бэ? Тэгэхээр энэ Монгол нутагт байгаа бид нар өнөөдөр хүний күнс ярьж байгаа нөгөө тэр дундаа көдөө жоохон гаралтай, малаа жоохон гаралтай Монгол күнсний тухай илүүтэй ярьж байгаа юм чинь Монголын аврал энд байгаа. Цаашдаа юу гэхээр эрүүл төр засаг, эрүүл ухаантай төр засаг бүрддэг юм болвол энэ импортын генийн нөрчлөлтөд дахиад бөрөмсөн зогсоох ёстой, гахааг бөрөмсөн зогсоох ёстой. Энэ хэдэн малын махыг гадагшаа зарах гэж гадагшаа зараад байх шаардлага байхгүй. Монгол хүн энэ Монгол нутаг дээр тэр уул уурхаагаар хордуулаагүй. Яг одоо ус нь ариун цэвэр гаднаас нь очиж шууд урсж байгаа уснасаа мал нь уугаад өөрөөсөө аваад уудаг ийм устай тэр малынхаа махыг эндээ авчираад боловсруулбал жаахан боловсруулалтанд оруулаад тэгтэн боловсруулна гэж хэлээд энэ массовын үйлдвэрлэлөөр хийж байгаа чинь нөгөө хүнсний аюулгүй байдлыг уламд ордуулж бүтээгдэхүүний чанарыг улам хортой болгож ингэж ирж бидний ширээн дээр тавиад байгаа юм л да. Зүгээр би нэг хэдэн жилийн өмнө юунд явж байсан чинь Нидерландд явж байсан чинь нөгөө цуснаас гаргасан хүний эмийн тухай ярьж байсан байхгүй. Порон балаад төв мэдцэн гэж байгаа. Цуснаас эм болгож байгаа гэдэг нөгөө үйлдвэрийнх нь үрээ байж байгаа байхгүй. Тэгэхээр бидний юу гэхээр яг бэлчээрээс
бидний галтгооны ширээн дээр иртэл энэ бүтээгдэхүүнийг л цэвэр байлгадаг, ийм л тогтолцоо аюулгүй байлгадаг. Бид нэр шүүд аваад идэж болохоор тий нөгөө японочууд нэг суши эднэрийг шууд цуунд хийгээд идчихэдэг штэ. Яг тийм л тогтолцоог нь энд бүрдүүлэх ёстой. Энэ бол Монгол хүнийг аврах, Монгол улс үрд оршин тогтноход Монгол үндэстнийг аврах, Монгол хүнийг эрүүл байлгах энэ хүнсний аюулгүй байдлын бодлого зөвхөн энэ тал оршин. Ирээдүйн юу бол ирээдүйн хүнсний аюулгүй байдлаа хангасан үйлдвэрлэл бол ийм л төвшөнд байна. Магадгүй эрхийн хэмжээнд тий багийн хэмжээнд, сумын хэмжээнд, аймгийн хэмжээнд ингээд тэндээс авсан хүнс бол хамгийн эрүүл хүнс. Дэлхийн 1 номерын хүнс байх магадaltaй. За ингээд хүн ард нь бол зүйл бүрээр хордож болдгийм байна. Чимээгүй, тэсээд, шүд зуугаад хорыг нь хүлээн зөвшөөрөд. Гэтэл ядаж тал дээрээ таваараа бэлчиж байгаа 5 ушуу малынхаа махсууг бид аюулгүйгээр хүртээ гэхээр нөгөө малын вакцин гэдэг юмар дамжуулаад дахиад бидэнд л хор шахаад байдаг. Энэ одоо нөө яацарсан бодлого гэхээр бид үнэндээ Монгол улсын гих тоцтолтой улс оронд ийм төр засгаар удирдуулж амьдраад байна уу? Эсвэл бидний дээр өөр улсын бодлого хүчтэй үйлчилж хэрэгжээд байна уу гэдэг дээр хариулт өгч чадахгүй хэмжээнд л одоо идэх хоолныхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж штэ. Тэгэхээр энэ малын вакцин гэдэг зүйл өөрөө хаанаас хэдийн үеэс бий болгоо гараад ирсэн. Энэ нь үнэхээр малын махсууг эрүүлжүүлсэн ийм туршлага байна уу? Таны судалгааны бүтээлүүд дээр тодорхой дүгнэлтүүд бас тусгагдсан баг. Зүгээр яг ерөнхийдөө одоо нийгэмд ингээ хандаж ил гарсан асуу би ганц 2 жишээ ярил л да. Жишээ нь 2011 оны 6 сарын 22-ны засгийн газрын 192 дугаар тогтоол байдгийг. Тэр тогтоолын нөгөө алдартай Бадамжунаа код аж ахуйн сайд байгаад тэгээд ерөнхий сайд нь Батболдгой байсан. Тэгээд тэрийг би нэг гарсныхан дараа 2 сарын дараа олж үздэг байхгүй. Тэгсэн 2-ын 5 дугаар заалтан дээр нь энэ жилд Монгол улсын бүх мал сүргийг 3 удаа боловсруулалтанд хамруулна гэчихсэн байна. Боловсруулалтанд хамруулна гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр ивомыг тарихын хэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөөтхийг ингээд аваад үзсэн чинь одоо ингээд тендер зарлаад 1 сар болно дахиад нээлттэй тендер зарлаж байгаа. 7 сарын сүүлчээр шалгаруулна, 8 сард гэрээ байгуулна, нөгөөх нь үйлдвэрлэгдээд 9 сард бүтээгдэхүүнөө хүлээж авах юм байна. Тэгээд нөгөөтхийг тарина гэхээр тэр ивомикны одоо бие махбодод тэр үлдэгдэл гэж хэлдэг юм да. Хугацаа нь хадгалагдах хугацаа 28 хоног байхгүй. Тэгээд 1 сар дунджаар тий. Тэгээд үцхээр 9 сард хөдөлж аваад тарилаа, 10 сард нөгөөтг үйлчлэн дууслаа. Дахиад 10 сарын дундуур нэг тарилаа, 11 сарын дундуур нэг тарилаа гэхээр би нөгөө Монгол улсын ерөнхий сайд хөдөө аж ахуйн сайд бүгдийнх нь нэрийг бичиж яагаад сонин дээр нэг бүтэн дээр хөдөлж авч байгаа тавилаа л да. Монгол улсын энэ жил мах идэх аргагүй болчихлоо. Мах зарах аргагүй болчихлоо. Энэ засгийн газрын тогтоолоос чинь шалтгаалаад энэ үгийн их хурлын дэмжээд одоо эн чинь яг худалдан авах нөгөө тендер мендерын зарлагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ яаж яана гэсэн чинь 2 тэрбум 600 гаруй сая төгрөгөөр энэ наран тул зах дээр 30 мянга байдаг литр нь 30 мянга байдаг юм экийг нэг нь авилгачны хувийн компаниас хуурамчтай гэхтгүнийг 57 билүү 58 мянган төгрөгөөр 2 дахин 1 литрийн 2 дахин өндөр хөдөлж авахаар тийм юм бод эхлэхгүй. Тэгээд нөгөө тхийн би хурлын гишүүд мишүүдэд бичээл бөөнд юм болсон л зарим ч намайг шоолж л байсан үлдээ тогтох одоо бараг л чи зарим нэг хүмүүний нэрийг дутуу үлдээч гэсэн байна шүү дээ гэхэл тэгж лээсэн. Зүгээр энэний цаана юу болж яаг гэхээр нөгөө эхэлж вакцинд дурдлаа шүү дээ. Ер нь вакцины элиминацийн хугацаа гэж байдیں۔ Вакцин таригдсны дараа бие махбодоос нөгөө дархлааны тогтолцоо нь ажиллаад тэр вакциныг юугаар хийдэг вэ гэхээр нэг бол амьд бичил витнер, нэг бол бичил витний сегэр нь хийдэг байхгүй юу. Тэгээд тэрийг бие махбодоос зайлуулдаг. Тэгэхээр энэ шинжлэх ухааны гэж хэлж байгаа энэ салбар чинь эм хэрэглээд байна, вакцин хэрэглээд байна. Би тэр нэг энэ алдартай шинжлэх ухааны өндөр хөгжилтэй гэдэг шинжлэх ухаан чинь физик, хим, мэс заслах гурвал байгаа штэ гэж хэлсэн штэ. Тэгэхээр энэ химийн биологийн хордлого бол ямар үед хэрэглэх вэ гэхээр гарцаагүй тийм өвчин одоо тодорхой бодгоол мал штэ. 1 2 ч гэдэг юм уу 5 10 мал дээр өвчин гарсан үед л хэрэгэлдэг бүтээгдэхүүн болохоос биш ингэж масс совы одоо
жил бүхэн төлөвлөгөөн тусгаж байгаад одоо хүн дээр нь товлолт гэж хэлээд мал эмнэлэг дээр нь юу гэхээр хаврын 13 ажилч гэдэг юм уу хавар намар тарьдаг вакцинч гэдэг юм уу ингэж хуваарлаж ингэж хэрэгэлдэг бүтээгдэхүүн биш байхгүй. Энийг л ойлгуулах гэж л нөхдөөдтэй үзэхтэр л энэ одоо тогтох чинь тэрэн дургу учраас энэ дургу учраас тэр аль эсвэл тэр 8-ыг хийж чадахгүй байгаа учраас ингэж байгаа юм байна гэсэн ийм хандлагаар мушигдаг байхгүй. Зүгээр ер нь бол яг хөө тэмцэл хэдийгээр эн чинь хувь хүнд аймаар хортой эрсдэл өндөртэй юм дотор явж байгаа ч гэсэн нийгмийн эрх ашигын үүднээсээ бол дэвшил гарч л байна л да. Жишээ нь би тэр Ивомэгтэй тэгж тэмцээд нөгөө их хурлын бүх гишүүдэд ягаад их хурлын гишүүд нь бичээд их хурлын гишүүд нь ерөнхий сайдаа асуулга тавиад ирэх таар чинь заавал хариу өгд юм байна. Тэгээд би энэ дээр зарим нэг тэр тухайн үед нь өгчээсэн хариуг нь аваад ирсэн сон дээр бичсэн мэдээлэлд нэр зарим нэг батлагдсан стандарт хэдрийг авчираад бас нөгөө тодорхой юмсуудыг баримттай аргуулаараа дээр байхгүй. Тэгээд 2013 оноос эхлээд Ивомэгий чинь нөгөө их хурлын гишүүд нь сайдууд нь аваачиж худалдаг нөгөө компаниудын лоббигаар тэгээд аймагуудаар аваач тараадаг бүр ингээд нөгөө их хурлын гишүүд авч явахтараа малчтай нартай уулзахтараа аваач биелэг өгдөг тий нөгөө зарим нь мөрөгдөг агентлагийн дарга марга нар чинь очиж мөрөгж авдаг тийм байлаа шүү дээ. Тэгээд тэр зогссон 13 оноос эхлээд зогссон. Одоо энэ вакцины зам бараагүй хэрэглээ гэдэг юмыг нэг яаж багасгах юм бүр тэр ийлдэс гэдэг юмыг хэрэглээд болохгүй болохоор нь би нөгөө үйлдвэрлэл өдөрчсэн учраас зогсоосон. 15 онд би энэ жилээс эхлээд би энэ үйлдэлийг чинь үйлдвэрлэхгүй. Нэгдүгээр эдийн засгийн тэр тухайн үед нөгөө үйлдвэрийн удирдах талаас яагаад намайг дэмжсэн бэ гэхээр эдийн засгийн хувьд ямар ч ач холбогдолгүй байсан байхгүй. Нэг төгрөгний бүтээгдэхүүнийг 4 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Нөгөөдхийн хаалдаглыг ашигтай бүтээгдэхүүнээс нөхдөг тийм байсан. Тэгэхээр би 5 төрлийн үйлдэлийг үйлдвэрлэхгүй гэсэн чинь нөгөө малын нэмцнэрт гिचэл заасан эрдэмтэн мэрэгдэн очиад үйлдэл тогтох бол одоо шинжлэх ухааны эсрэг юм хийсэн амар чухал бүтээгдэхүүн устгасан гэдэг тэр нь яг үнэн хэрэг дээр 1902-3 оны технологитой түүнээс хойш баг технологи дээр нь өөрчлөлт хийгдээгүй. Дэлхийн нөгөө өндөр хөгжилтэй орнууд аль хэдийн хаяад тэр калибрээс нь хаяад антисерум калибрээс нь хаяад нөгөөдгийн Монгол улсын хэлбэрлэл нь оруулчихсан байсан бүтээгдэхүүн байхгүй. Тэр технологийн энд хийж чадахгүй болохоор би хийх гэж үзсэн. Тэгээд тэгдэг мэрэгчлэлтэн ч надад олдсонгүй тэгдэг эрдэнтэн ч олдсонгүй. Тэгэхээр би за юм хэрэггүй бүтээгдэхүүн тэгээд яахыг хайчихжсэн. Тэгэхээр вакцины эмийн нэргэн тойронд бол энэ зүгээр нөгөө шинжлэх ухаан гэдэг нэрийг их зөв хэрэглэхгүй бол шинжлэх ухаан бол колоничлалын зэвсэг болсон байхгүй. Манай салбарт бол энэ малын Монгол мал дээр хэрэгжилж байгаа энэ вакцины эмийн хэрэглээ бол цэвэр колоничлалын аллагын 8-ны авилгалын ийм хэрэгсэл болоо хүрсэн байж байгаа. Тэгээд юуныг л одоо зогсоох гээл зарим нь яг зогсож л энэ зарим нь би тэр үйлдвэрлэл мэддэг байхдаа удирддаг байхдаа хасч бэр үйлдвэрлэлийн таслан зогсоолоо зарим нь нөгөө тэмцэж их хурл ерөнхий хэлэгч хүртэл тэмцэжээ зогсоолоо одоо энэ юун дээр нь зогсоодгүй маа гэхэд багасгах юмсан гэсэн тийм байдлаар шийдвэрэл яваал байгаа юм. Таны хариултанд малд хийсэн вакцины хоруу чанар хэдийн хэр хугацаанд гарах уу гэдэг нь дурддаггүй өнгөрчлөө. Тэрэн дээр бас ард иргэд сонсоод авчвал таны мэдхүү мэдээлэл юм да. Тий, ер нь бол тэр elimination period буюу elimination хугацааг шилдэг Монголоор одоо яг орчуулсан тийм оновчтой нэр төм юу байдгүй. Тэр нь энгийнээр ойлгох юу гэхээр нөгөө вакцины дотор чинь амьд үсгэгч байгаа шүү дээ. Жишээ нь бруцеллозын вакцины дотор тэр бруцеллин милитензис 91 гэдэг өмг байж ах жишээ та бруцелла абортус 19 гэдэг өмг байх жишээ нь Украин вакцин дээр нь юун дээр нь бомбын вакцин дээр бациллус антрацис ишдэр нь гэдэг тэр өмг байх жишээ та галзуу дээр нь одоо бас амьд вирусын өмг ингэ байж байгаа. Тэрийг тарьсны дараа хамгийн багадаа нь битгий 2 сарын дотор мах сүгэн хэрэглээч. Ялангуяа вирусын тэр вакцинууд нөгөө интрацеллюлер гэж хэлдэг юм да тэр эсийн доторх бичил организмээр үүсгэж байгаа тэр вакцинуудын нөгөө сүүгээр гадагшлах магадлал их өндөр байхгүй. Тийм учраас сүүгийн ууж болохгүй мэдээж нэдэлж болохгүй тий. Тэгээд дээр нь юу гэхээр одоо бомбын амьд үсгэгч хэрэгэлдэж штэ. Нэг тун дотор 8-аас 20 сая колон үсгэх нэг зүйн 20 сая бактери ингээнээр агуулгаж байгаа. Нөгөөдөгт нь бол 1 тэрбум колон үсгэх нэгж байгаа шүү дээ.
нэг тэрүүн бактери голсон бүртөөцийн 91 өмгийн вакцины жишээ. Тийм юмсуудыг бие махбодод боловсруулаад дуусгах хүртэн хэдийгээр хоруу чанарыг нь сулруулсан, хоруу чанаргүй болгосон организм хэрглэж байгаа ч гэсэн хүнд нөгөө өвчин үүсгэх шин чанараа хадгалсаар байгаа байхгүй юу? Тэгэхээр би вакциныг ингэж массовый бүхмалд хавтгаруулж хэрглэж болохгүй. Гарцаагүй одоо ковидын вакцины үед би биччихлээ байсан л да, сонин дээр 2-3 сонин дээр бичсэн. Вакцин болвол цөмийн зэвсэг юм. Яг цөмийн дан нөгөө талын дайсны талчин гаргаад эхлэхдээ хэрглэнэ гэдэг шиг л вакциныг ийм онцгой нөхцөлд хэргэлдэг бүтээгдэхүүн. Өнгөрсөн хугацаанд шинжилгээ ухааных нь ойлголт тэмч байсан юм уу да буруу хэрглээд тэр засаг гадаадын бодлогоор яваад ингэж гисэн буруу хэрглээ хэвчихсэн байж болно. Тэг хэрглээд ирсэн байж болно. Одоо наадхий чинь шинжилгээ ухааны үндэстэй орчин үеийн бүр ингээд жаахан дээд түвшний шинжилгээ ухааны үднээс аваад уцахаар наа чин биш юм байна. Энэ хэрэглээг зогсоо, энэ хэрэглээг ингээд зөв болгоё гээл ингэхээр л яг нөгөө хуучинтайгаан зуралдаад ямар ч ном уншихгүй мэдлэггүй мөртлөө мань мэтэн нэг мэдлэгтэй нөгөөдхийн хийгээ туршаад үзэж байгаа гадаад дотоодын юм ажиллаж ашиглаад, хэвлэл ашиглаад тэгээ гадна дотны эрдэмтэн мэрэгтэй уулзаад нөгөө мэрэгжлийн хэлээр нь яриад ойлголцдог хэмжээний хүн хэлж өгöd нь шүү дээ. Тэгээд Үлзий тогтхоо таны яриад байгаа юм ийм юм байна гэж нэг ч хариу бичихгүй, нэг ч одоо би бараг сүүлийн 20 жил тасралтгүй бичиж шүү дээ. Энэ нөхөр одоо буруу бичсэн байна гэж юм бичих нөхөр бичихгүй. Хурал зөвлөгөөн дээр юм хэлэх нөхөр хэлэхгүй. Тэгэл гараад яг нөгөө буруугаараа нэрвэлжүүлдэг ийм хандлагатай байгаа байхгүй. Тэгэхээр энэ вакцины эмч гэсэн ялгаагүй шүү дээ. Би жишээ нь энэ химийн нэм жишээ 28 хоног гэлээ шүү дээ. Антибиотик муу ялгаагүй. Антибиотикийг юугаар хэрэглэдэг вэ? Юугаар үйлдвэрлэдэг вэ гэхээр дүгд ямар нэг мөөгөнцөр бичлэг битний гаралтай хороор хийж байгаа шүү дээ антибиотик чинь. Тэгэхээр мөн ялгаагүй бие махбодоос гарах хугацаа тийм урт хугацаатай. Тэгээд дээр нь вакцин дээр жишээ нь одоо нөгөө имэлтийн нэг махны асуудал яригдахад нэг формальдегид байдас ярьсан шүү дээ. Тэгэхээр формальдегид буюу формальдегидийн 38%-ийн 37.8%-ийн уусамлыг формалин гэж хэлж байгаа юм. Тэгээ формалины чинь энэ юун дээр 0.5% хүртэл консервантаар хэрэглэдэг байхгүй юу? Бактерийн вакцины үйлдвэрлэл дээр ялангуяа. Тэгээд тэрийг мөн ялгаагүй нөгөө канцероген хор тавдрын үсгэгч. Тэгээд энэ бүх химийн хор, энэ бүх бактерийн хор, тэг биологийн бохирдол, энэ бүх гадаадын юм чинь юу гэхээр энэ монголчууд өнөөдөр би зүгээр биччихл байсан л да. Өдөрт дунджаар эн чинь 20 хүн хор тавдраар нас барж байгаа. Тэгээ бусад шалтгаанаар одоо замбраагүй юм болж шүү дээ хүний өхөл бол. Энэ бүх өвчлөлийн чинь үндсэн шалтгаан энэ күнсээр байна. Күнсэн дотор монголчууд өнөөдөр мал аж ахуйн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тэр күнсний аюулгүй байдлыг хангаж өгдөг, баталгаа гаргадаг салбар нь манай малын эмнэлгийн салбар буюу манай малын эмчнэр байна. Та бүхэн минь энэ дээр одоо би вакцины үйлдвэрийг нь удирдах байлаа. Би тэр төрийн малын эмчнэрийг нэгтгсэн төрийн бас байгууллагыг нь удирдах байлаа. Тэр сургуулийнх нь удирдах зөвлөлд нь ажиллаж байгаа. Тэр бүхэн байх хугацаанд тасралтгүй бичээл тасралтгүй хэлээд байдаг. Өөрчлөгддөггүй нэг л юм л зовлон байна. Одоо би тэгээд бүр сонин дээр хүртэл би 13 нонд бичсэн. Тэр Эренчингой, Дамжин Сүрэнгой эдрийн нэгтгсэн нэг ном байдаг Монгол Ардын ам зохиолын дээж бичиг гэдэг. Түүн дээрээс уншиж байхад тэр хар тангадын хараал гэдэг юм дотор нь байгаа юм. Тэр өөрөө битгий сурсан хүний үгэнд битгий ор гэсэн ийм юм одоо Монголын нийгэмд их түгээмэл одоо тархчихсан байна. Тэрний хорлол. Тэгээ одоо энэ үеэс үед ингээд дамжаа яваад байт юм. Одоо тэр нэг арилж зогсоосоо. Тэр хараал нь одоо манай малын эмчнэрээс эхлээд толгоноос нь арилаасаа гэж бодвол би бүр бичсэн сонин дээр. Та бүхэн минь та нарт нэг ийм юм хүрчихсэн байна. Энийгөө одоо яагаач арилгаач лам дээр очт юм уу одоо бой дээр очт юм уу тэгэрд биччихсэн шүү дээ. За тэгээд бидний ярилцах хугацаа бол хязгаартай. Ярьж байгаа сэдв бол өөрөө хязгааргүйгээр аюултай нөхцөл байдал нь Монгол улсын нийгэмд бол одоо түгчгсэн ийм сэдв байгаа учраас энд хүрээд ярилцах цаг маань дуусч байна. Тэгээд гавьяат малын эмч Үлзий тогтохтой дараа дахин үргэлжлүүлж бид энэ хүнсний аюулгүй байдлын сэдвийг хид дахин өөр өнцгөөсөн та бүхэнд хөндөж танилцуулах болно. Ингээд цагаан утас ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Урилгыг хүлээж авсан зочиндоо баярлалаа. За баяртай үзэгч. Залуучууд маань дуу хоолойгоо илэрхийлээ маа. Тэр
Манай телевизийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа.